Шин сэргэлтийн бодлого төрийн бүтээмж төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй шин сэргэлтийн бодлого, бодлогын баримт бичигт төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Орхон аймгийн төрийн байгууллагууд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэлтийг ханган ажиллах, түүнийг давуулан биелүүлэх зорилгоор чанарын менежментийн удирдлагын тогтолцоог энэ оны 1-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм а. За үүний хүрээнд Орхон аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан байгууллага World Standard Consulting компанитай хамтран ажиллаж олон улсын чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001 2015 байгаль орчны чанарын менежментийн тогтолцоо болох ISO 14001 2015 стандартуудыг нэвтрүүлэн өнөөдөр гэрчлэгээ гарган авлаа. Төрийн үйлчлэгээ иргэдэд төрийн шуурга хөрвөх тал дээр, төрийн байгууллагын эмчилгээ тал дээр, төрийн байгууллагад ажиллах сэтгэлгээ бүтээл чанар тал дээр байн хадгалж авч явах хэрэгтэй, байн одоо цааш нь өшөөд дэвшүүлж авч явах хэрэгтэй. Тэгэхээр яг бид нар шин сэргэлтийн бодлогын хүрээнд бүхий л дэвшүүлж байгаа зорилтын хүрээнд Орхон аймаг ямар нэгэн хийсэн ажлын үр дүнтэй байхаар зорилт тавьж ажиллаж байгаа. Тэрнийхээ хүрээнд төрийн бүтээмжийн чиглэлээр юу хийж байгаа юм бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг өнөөдөр бас дүгнэж байна. Иргэн цэг Эрдэнэцэг имэйл вебсайтаа бид нар бас албан ёсоор нээлээ. Ингэснээр бид нар иргэд одоо хаанч байсан цахим хэрэгэлдэг л болвол гар утсаараа интернетээр компьютераар таабаар юу гэдгийг бүгд хэрэгслээр төрийн ямар ч одоо байгууллагын хэн гэдэг албан тушаалттай шууд харж өргөдөл онлоо гаргах хаана хэрхэн шийдвэрлэж байгаагаа хянах хэнээр хэд он ч гэдгээ өөрөө хянах боломжийг бүрдүүлж өглөө. За нөгөөх нь энэ стандартын асуудал байгаа. Энэ стандартыг хэрэгжүүлснээр мэдээж одоо энэ олон бүтээмж тэгээд одоо тэр иргэний харилцаатай холбоотой, төрийн бүтээмжтэй холбоотой олон зүйлүүдийг сурч авсан энэ ажлуудаа одоо улам цааш нь хэрэгжүүлж байгаа. За дээрээс нь бид нар бас энэ стандарт баталгаажуулдаг болохоор ахлах аудиторуудыг бэлдэж байгаа. Тэгээ заавал Улаанбаатараас олон улсаас хүн дуудахгүй. Дээр нь манай залуучууд очоод бусад аймагуудаа баталгаажуулалт хийж өгдөг, сургалт хийж авдаг ийм болох зорилттой байгаа. Тэрнгээр одоо ялгаатай. Өнөөдөр бид энд шин сэргэлтийн бодлогын хүрээнд бус засгийн газраас ямар одоо төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа талаар бид бас бусад аймагуудад байгаа туршлага бус мөн одоо бидний баримтж байгаа бодлогын чиглэлээр би энд бас чиглэл өгж сая ярьсан ярианд хэлсэн. Ялангуяа аймагуд бол одоо идэвхтэй ажиллаж байна. Манай Орхон аймаг байна, Ховд аймаг стандарт авд. Тэгээд саяхан өмнөгөө аймаг бас стандартын өмнөгөө гэсэн хөтөлбөрийг бодлоод ингээд бүх байгууллагуудаа стандарт төлөвлөх ажлууд хийж байгаа. Өнөөдөр энэ Орхон аймагт нэвтрүүлсэн байгууллагуудын танилцуулгаас харж байхад бол манай энэ стандарт нэвтрүүлсэн байгууллагын дарганаар бол энэ стандартынхаа утга учир энэ зорилго үйл ажиллагааг маш сайн ойлгосон. Ялангуяа энэ стандарт нэвтрүүлж байгаа байгууллагуудын одоо туршлагыг харахад бол байгууллагын мандал яриг үүсэх хол байдаг. Тэгэхээр удирдлагын дарганаар нь бол энэ асуудалд их гүн гүнзгий орсон. Энэ үгүй одоо бас сайн зохион байгуулалттай хүмүүсийн чиглүүлж өгсөнд нь бас их энэ давуу тал гарч ийн л да. Ер нь зөвхөн бусад байгууллагууд харж байхад ажилтнууд ч гэсэн энэ одоо эхлээд ажиллагаа нэг тэр шагаад энэ ажил дээр ажил болж байгаа энэ гэсэн өнцгөөс харж ханддаг. Тэгэхээр энд бол яг ажилтнууд өөрсдөө идэвхтэй оролцоо. Тэгээд энэ их үр дүн гарсан өөрсдөө итгэл үнэмшилтэй, уран зохитой байгаа нь бол илүү одоо манай Орхон аймгийнхнаа бас тийм давуу онцлог талтай зүйлүүд энд харагдаж байна. Тэгэхээр өнөөдөр Орхон аймгийн хэмжээнд энэ шин сэргэлтийн бодлого төрийн бүтээмж гэсэн сургалт зөвлөгөөнийг хийж байгаа. Нийтдээ аймгийн хэмжээнд бол 6000 гаруй төрийн албаа гэж ажиллаж байна. Өнөөдрийн зөвлөгөөнд бол нэг 400 гаруй төрийн албаа гэж оролцлоо шүү дээ. Тэгээд Монгол Улсын засгийн газраас энэ төрийн бүтээмжийг одоо дээшлүүлэх энэ чиглэлээр бол тодорхой онцгой анхаарч байгаа. Энэ бодлогын хүрээнд Орхон аймагт энэ зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа. Тэгээд зөвлөгөөний нэг үйл ажиллагаа нь бол энэ олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллагуудад тодорхой энэ аудит нь хийгдээд тэгээд одоо гэрчлэгээ олгож байгаа юм үйл явдал байна. Тэгэхээр энэ төрийн үйл ажиллагааны одоо хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангах, чанарыг сайжруулах энэ бодлогын хүрээнд хийгдэж байгаа нэг л ажил. За мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар төрийн анхан шатны үйлчлэгээ үзүүлж байгаа багуудтай бид нар суурин компьютер олгож байгаа. За энэ суурин компьютер бол одоо багууд дээр байрлана. Ингээд одоо иргэд багууд дээр очиод энэ суурин компьютерийг ашиглаад ингээд одоо санал хүсэлтээ илэрхийлэх нөхцөл боломжоор хангаж байгаа. За энэ бол одоо цахим эрдэнэт 1 гээд хөтөлбөрийн хүрээнд
төрийн одоо үйлчлэгийг цахимжуулах ажлын хүрээнд хийж байгаа нэг томхон ажил байна. За ийхүү төрийн захиргааны байгууллагуудад тогтолцооны зөв жишг бий болж төрийн үйлчилгээний байгууллагуудын хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний чанар болоод найдвартай байдал хангагдах, хүний нөөцийн тасралтгүй хөгжих, дэвших, суралцах, за байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжуудыг өсөн нэмэгдүүлэх юм байна.